За энэ удаагийн бичлэгээр минь маш гоё нүдний хоёр тасгал заажгүй нүдний энергийг сэргээдэг. Тэгээ маш гоё гал зовтой ирж хүчтэй тийм нүдтэй баймаар байл. Өдөр бүр за өглөө өрөө байсан ч болно. За нүрийнхаа тосыг цохныхаа тосыг түрхэж явахдаа гялс хийгээд амжиж байгаарай. За ингээд энэ нүдийг тойрсоо эргэн тойрны энэ гоё булчин ажиллаж өгдөг бүчлэнээс сэргийлнэ. Болохоор зэрэг гараа сайхан цэвэрлсэн байна. Өмсгөнийхөө энэ доор тавиад одоо зөвхөн дээр ингээ яг энэ байрлалаар тавиад ингээ 5 удаа 5 секунд 1 2 3 1 2 3 гэ 5 секунд аягийн дотроо маш томоор харна. Хөмсгөө ерөөсөө өрөхгүй. Хөмсгөн дээр ингээ дарцсан байгаа учраас энэ тэндээ ерөөсөө хурцлөхгүй. Дахиад 1 2 3 4 5 1 2 3 4 5 За сайхан мөрөө суллаад өгөөрэй. 1 2 3 4 5 1 2 3 4 5 За ингээд 3-5 удаа хийж гэнэ. За үүний дараагийнх нь дасгал болохоор нүдэж авчих дасгал. За жолоо молоо барьж явахдаа бас хийж олноо. Энийг төвчрээ зогсож явахдаа тий. Ингээд нэг 15 20 30 удаа гээд нэмээд байвал зүгээр. Тэгээд 3 удаагийн тавтамжтайгаар 1 2 3 4 5 гээд тийм маш гоё инээмсэглээ дотроо гоё юм бодоод. Тэгэхээр ерөнхийдөө нүдэрээ инээдэг тийм рефлекстэй болчдөг байхгүй. Тэгэхээр зарим хүмүүс бас андуураад байдаг юм аа сэтгэнлээ байдлаа гээд. Тэр нь хамаагүй өөрөө л ингээд өөртөө таалагтай авч явал хамаагүй штеп. Ингээд за эсвэл ингэж олно энэ тэндээ хүчилэгч гэдэг. Дотроо бас маш гоё юм бодоод тий инээмсэглээд ингээ хийгээрэй. Гэтэ энэ тэндээ үрчилгэх хэрэггүй. Ерөөсөө үрчлээ байхгүй. Хүмүүс за дараа нь яриа да. За ингэхээр зэрэг дээд цог маш гоё чангарч өргөгдөж өгдөг. Доотлын цог мөн ялгаагүй. Нүдний ингээд илч цаанаасаа ингээд гэрэлтээ сэргэж ирдэг. За мөн өглөө бас ингээ нарны илч ингээ жоохон сул тэгтэй гоё байдаг штеп. Тийм үед нь хараад ингээ нарлуу гоё хараад гоё юм бодоод тий ингээд хитгэм янаад 1-2 минут ингээд сэргээгээ давал бүр сайн байдаг шүү. За зарим хүмүүс нүдний тасгалыг хийж байхдаа цохны тосоо түрхсэн учраас өвчлөө үүсгэж болно уян хатан болсон байгаа гэдэг. Гэхдээ тэгж болгүй байнга тэгж ивэл яалтчгүй тэрүүгээр өвчлөө тогтдог шүү. Нүрийн йогийг хийж байхдаа нэгийг нь хийх гэж нөгөөг нь өвчлөө түлэх ёсгүй байгаа шүү. Тэгэхээр энэ тэнд өвчлөө үүсэж гэнэ үү гэдгээ маш сайн анзаарч хийж байгаарэ. Хэрвээ өвчлөө үүсэж байгаа бол буруу шүү. Тэгэхээр зэрэг зөв техникээр нь хийж сурахыг хичээгээрэй.